За та бүгдийн энэ өдрийн амрыг ярья. За архитектур гэдэг үгийг хэрхэн ойлгож болох вэ гэдэг асуудал хүн төрлөختөнд бас их төвхтэй байсан тийм ойлгомжгүй байсан асуудал шиг байгаа. Манай тоолоос өмнөх тэр Грекийн Ромын одоо тэр архитектор Витрувио гэж хүн гэдэг архитектор. Архитектур гэдэг үгийн тэр философиг галгаж тавьсан гэж ингэж үздэг. Тэр хүний ойлгож байгаагаар ойлгосноор бол өгтэй зэрэг энэ архитектур бол нэг гурван багц асуудлуудыг багтааж авч үзэх хэрэгтэй юм байна гэж архитектур гэдэгт. Тэрний өгтэй зэрэг биш. Нэгдүгээрт нь тэр барилга байгууламжийг төлөвлөхдөө бол ямар зориултанд зориулв яг тэр зориултанд нь яг яв цав нээцүүл гэж. Бүр тэн дотор яв цав гэсэн үг байгаа юм. Дараад нь бол энэ аюулгүй ажиллагааг хангах ёстой. Тэрэнд бас тохируул гэж. Тэгээ эцэст нь үл биш энэ том урлаг байх хэрэгтэй гэсэн. Өөрөөр хэлбэл хэрэгцээ, техник, урлаг гэсэн ийм дөрвөн багц ойлголт, гурван багц ойлголтын үүднээс энд хандаж архитектурын дээр гаргалгаа гаргаж ирж бай. Архитектур сэтгэлгээ гэдэг бол энэ юм аа гэж. Архитектур бол дандаа хувьсаж өөрчлөгдөж байх. Өөрөөр хэлбэл тэр урлаг гэдэг одоо тэр агуулганхан үүднээс дандаа хувьсаж өөрчлөгдөж байх хэрэгтэй. Нэг тогтон байж байхгүй. Өөрөөр хэлбэл архитектур ямар нэгэн жор юм уу томьёонд оруулах боломжгүй гэж байна байхгүй. Тэгээ архитектур бол сая тэр техникийн шинжилгээ ухааны хандлагатай, нийгмийн шинжилгээ ухааны хандлагатай гэж одоо тэр тайлбарлаж байгаа ач удалч юм ба штэ. Нийгмийн шинжилгээ ухаан юм уу хүний хэрэгцээ үзээд өртөө тэр тэнийг дагаад нарийн болоод байх штэ. Техникийн шинжилгээ ухааны тэр олдууд бас тэр тусгалаан болж байх та. Тийм учраас бол тарийн наарад асуудал бас яг одоо тэр нийгэм шинжилгээ ухаан яаж хөгжиж гэнэ тэрнтэй дагаад улам одоо тийм боловсронгуул, улам илүү сонирхолтой, улам цогтой сүрлэг, өвөрмөс урлаг гэдэг юм бол улам илүү тодорой харуулж явах хэрэгтэй. Тэрний төлөөч одоо архитектор энэ мэрэгжлийн хүмүүсүүд их тэмцэж байна.